За энэ бол нөгөө хорооны мэдээллийн самбар. За энэ бүх хороонд ийм самбар байрлуулсан. Хуучин бид ч одоо хаа явж байгаагаа мэддэггөө. Энд чинь тэр орчмол гэж бид нэр ярьдаг гэсэн. Тэгэхээр бид нар чинь Согны хайрхан дүүргийн одоо тухайлбал энэ Согны хайрхан дүүргийн 14 дугаар хороо. За газар нутгийн хэмжээ байж байна. 19 газарт ингээд нийт тэд хүн амтай өрхийн тоон тэд. За хорооны өрхийн эмнэлэг, хорооны байр, сургууль, цэцэрлэг бүх таа ингээд тодорхой ингээд заагаад өгсөн. Ийм байгаа. За энэ үерийн аюултай үссэн тэр хавьд байдаг юм байна. Зам тээврийн осол гэмтэр гарч бодсошгүй ийм газрууд байдаг юм байна. За энэ гэсэн ийм мэдээллүүдийг бүгдийг багтаасан. Хуучин бол ирж дахиад байдаг гэсэн бол энэ бүх зүйл нь тодорхой байгаа. Хороодын мэдээллийг эндээс хараад ингээд ойлгочих юм боломжтой самбар. Тэр газрын зураг дээр одоо жишээл хаана юу вэ, ил зөксөөл хаана байна гэж харж байна тийм ээ. Хорооны байр, өрхийн эмнэлгүүд наана байгаа ингээд тийм ээ. Тэгээ бүгд одоо мэдээлүүд нь бол багтаацсан байгаа. Тэгээ энэ самбарныхаа нөгөө талд бол бас цаг үеийн холбогдлолтой ажлуудыг бол бас мэдээллийн журмаар тавьж байгаа. Ийм байдалтай бүх хороодод 32 орнд ийм самбарууд байршилсан байна.